За нэгдүгээр орлогын хувьд 3 сая гэсэн. За тэгэхээр 3 сая 303 бүхэл гэсэн. Тэгэхээр мянганы оронгууд байхгүй учраас тэг. За 303 бүхэл. За бүхлийн цэгээ тавьчих. За гэтэл бүхлийн ард болохоор 133 гэдэг тоо байгаа учраас бид нар бутархай хэсэгтэй байна гэсэн. Тэгэхээр энэ бол 133 гэдэг ийм хариулт гарч байна. За энэчнээсээ хариултаа хайх юм бол бидний хувьд бол В хариулт ээжээ гэсэн. За хоёрдугаар бодлогын хувьд бид нар тгээс 15-ын хооронд байх анхны тоонууд гэж хэлсэн. Тэгэхээр анхны тоо гэдэг нь өөртөө болон нэг тоо гэдэг яг 2 хуваагчтай тоо байх ёстой. 2 хуваагчтай тоо. За тэгэхээр бид нар тгээс 15-ын хооронд хэд гэсэн тоонууд байх боломжтой вэ гэхээр энэ x-ийн хувьд болохоор 2 байж болно. За 3 байж болно. Дараагийн тоо маань 5 байж болно. 7, 11, 13 гэдэг тоонууд байх нь нийтдээ 6 ширхэг тоо байх нь. Тэгэхээр бидний хариулт бол В хариулт байх нь. За хүүхдэд болохоор ингэж алдаад идэг. Нэг анхны тооштой гэдэг. Гэтэл 1 гэдэг тоог бид нар яадаг вэ гэхээр 1 гэдэг тоонд л өөрт нь л хувааж чадна. Тэгэхээр энэ маань өөрөө яг 1 хуваагчтай болж таараад байгаа. Тэгэхээр яг 1 хуваагчтай байгаа учраас энэ маань анхны тоо биш байх нэ гэсэн.